Дараагийн мэдээ хүргэе. Элэг хүтэн Монгол хөтөлбөр 11 дахь аймагтаа үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд дэлгэхэд нийт хүн амын 30 гаруй хувь нь элэгний вирусын шинжилгээнд хамрагдаад байгаа юм байна. Элэг хүтэн Монгол хөтөлбөрийг анх санаачлахдаа 2020 он гэхэд элэгний ВЦ вирусын шалтгаанд нас баралтыг байхгүй болгох зорилгоор эхлүүлсэн. Энэ онд 40-оос 65 насны иргэдийг вирусын шинжилгээ онцлогоонд үн төлбөргүй хамруулж байгаа юм. Хөвсгөл аймагт дэлгэхэд 500 гаруй хүн шинжилгээнд хамрагдсанаас нэг хүн хор тавдартай байх магадaltaй гэсэн анхан шатны онцтой гарлаа. Вир нь урд өмнөх хамрагддаг. Өнөөдөр ер нь нэг үзүүлээд ирэх ямар ч байна гэдгийг мэдээ гэж бодсон. Үйлчлүүлнэ. Гэхдээ тэгэл байгаа үуч чаддгүй. Гайгүй штэ. Гайгүй зүйл. Энэ ирсэнд нь үзүүлж л яаж игээд үзүүлчихэл байгаа шүү бас. Таусаад бид нар бол байнга үзүүлээд чадахгүй ш. Иймэрхүү үйл ажиллагаанууд явахад бол үзүүлэхэд боломж юм. Нэг их хамрагдаж чаддгүй дөө. Хай яах вэ зүгээр ер нь нэг хэсгийнхаа аймлаг мэлгээр нэг хана дамуу хөрүүл очно гэхээс биш. Нарийн мэрэгчдийн юмд нэг их ойртоод очиад явахгүй штэ. Тэг яг сүүлийн үед харин зүгээр энэ аймагт нэг төрүүнийг солонгосын нэг улсууд ирж үзэхэд нэг хальт үзүүлсэн. Одоо энэ хоёр дахь үзүүлж байна да. Харьцангуй дажгүй байна. Яс өөрийнхөө орон нутагт хянагддаг хүмүүс байт юм байна. Аюу их ойхот үзүүлдэг хүмүүс байна. Одоогийн байдлаар нэг ноцтой юм ажиглахгүй байна. Нэг хүн л нэг жоон сэжигтэй юм гарч ирж байна. Тэр их хяналтандаа авлаа да. Жилдээ нэг юм хоёр удаа өрсөн зэрэг хүслэг заавал хамрагдах хэрэгтэй л доо. Тэгжээж энэ хавдар гэдэг өвчнийг л эрт онцлог нэг чухал байдаг юм л да. Тэр хүрээгээр одоо элэг хүтэн Монгол аян энэ одоо хүрээнд бол тэр зам элгийг илүүтэйгээр одоо ВЦ вирусын халдварыг эрт илрүүлэх цаашлаад хавдраас өрсөн зэрэг хүслэгийг л хийгээд байгаа л ийм ажил явагдаж байна л да. Хөвсгөл аймагт 5 дугаар сарын 10-наас эхлэн вирусын шинжилгээнд иргэдийн хамруулж эхэлсэн байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 10.7% нь С вирусын, 0.8% нь хавсарсан халдвартай илэрчээ. Түүнчлэн С вирусын халдвартай 1028 сорцыг дараагийн шатлалын лабораторид шилжүүлсэн байна. Дараагийн нэг асуудал бол одоо 71 онд одоо баригдсан өндөр хүчтэй хуваарлах байгууламж маань бас одоо дээврийн асуудал их хүндрэлтэй байдаг. За энд нь болохоор бас шаардлагатай бас хөрөнгө оруулалтын асуудлыг одоо шийдэж өгнө гэдэгт бас бид бүхэн итгэлтэй байна. Ер нь элэгний өвчлөл бол Хөвсгөл аймгийн хэмжээнд нэлээд их вирусын тархалтаараа бол бас улсын дундаас бас ер нь 1-2% тэр бол ер нь илүү байдаг. Одоогийн байдлаар одоо 1026 хүн эрт илрүүлэгт хамрагдсан. Үүний одоо 10.2% нь С вирусын халдвартай. Хамрагдсан нээлттэй өдрөлгөөр үзлэгт хамрагдсан хүмүүсийн тоо бол нэг 38 мянган хүн хамрагдаад байгаа. Тэн дундаасаа бүр анхны тохиоллоор анхны илрүүлгээр буюу хавдартай хор тавдартай хүмүүс нэг 42 хүн илрүүлгэнд орсон. Иж бүрэн хамруулж чадсанараа Монгол улс бол дэлхийд одоо анхдагч удаага бүх иргэдийн ВЦ вирусын үзлэгт хамрагдсан, илрүүлж чадсан, эрт илрүүлгийг хийсэн, онцлогоог нь хийсэн ийм улс орн болох зорилтыг тавьж байгаа. Аяны хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын өмнө тулгамдсан зарим асуудлыг бодлого тодорхойлогчид шийдэж явж байна. Тухайлбал шаардлагын иж бүрэн олгон үйлдэлтэй аппаратыг мөрөн сумын эрүүл мэндийн нэгдсэн төвд, хүчил төрөгчийн өтгөрүүлэгчтэй аппаратыг хатгалд тосгонд хүлээлт өгсөн. Аймгийнхаа 130 мянган иргэдийг үзлэг онцлогоонд оруулах ажлыг зохион байгуулах, эмчлэх энэ ажлыг бол одоо үе шаттайгаар явуулж байгаа. Энэ ажил маань ингээд эхэлсэн. Одоогийн байдлаар 6 сумд энэ ажил хэрэгжээд явж байна. Одоо ингээд 9-10 сард дараагийн 6 сумаа хэрэгжүүлнэ. За мөн энэ 4 сарын 22-нд одоо батлагдсан засгийн газрын 122 дугаар тогтоолоор элэг хүтэн Монгол хөтөлбөрийг аймагтаа бас хэрэгжүүлж чадж байна. Өмнө нь хавдар эсрэг үндэсний аяныг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хаан банк хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан хэрэгжүүлж байсан. Харин энэ удаа Монгол улсын засгийн газар үргэлжлүүлэн зөвхөн элгэний хавдарт гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаамаа. Тиймээс орон нутгийн иргэдийг энэ завшааныг ашиглан үзлэг онцлогоонд идэвхтэй хамрагдахыг эмч мэрэгчлэнүүд сануулж байлаа. Аян үргэлжлэх дараагийн аймаг бол Булган. Булган аймгийн эрүүл мэндийн байгууллагууд ч юм уу ялгаагүй иргэд шихэн бэлтгэлтэй байж эрүүл мэндийн асуудал бодлого тодорхойлогч засгийн газрын гишүүд аймагт нь ажиллахад тулгамдсан асуудлаа хуваалцаж танилцуулж болох нэ.